Та сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Soul Nation podcast-ийн маань 16 дугаар дугаар бэлэн боллоо. Намайг Хулан гэдэг. Би бол сэтгүүлч биш, сэтгэл зүйч биш. Өөрөө хувийн хвшилд ажилладаг Ламур брендийн үүсгэн байгуулагч, ерөнхий технологич байгаа. Тэгэхээр та бүхэндээ бас сэтгэл зүйтэй холбоотой, ерөнхийдөө хүн гэдэг чинь бас ямар утга учиртай вэ? Тэр талаар ингээд өөрөө судалдаг. Одоо миний хувьд бас айгу сонирхолтой санагддаг болохоор сайн дураараа энэхүү подкастыг хүргэдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань бас ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой, эмэгтэй хүн ер нь хүчтэй байх ёстой юу гэдэг асуултыг маш сонирхолтойгоор бид нар бас одоо судалдахаар байгаа. Тэгэхээр өнөөдрийн зочин маань одоо гадны нүдээр харах юм бол нэгэн маш хүчрхэг бүсгүй бол байгаа. Од гэрэл гэдэг бүсгүй маань өөрөө үл хөдлөх хөрөнгийн салбарт 15 жил ажилласан Меско гэдэг компани захирал хүн. Гэхдээ миний мэдхээр бас үл хөдлөх одоо хөрөнгийн үл хөдлөх хөрөнгө зуулчлалын холбоог мөн үүсгэн байгуулад энэхүү холбоогоо бас нэг 7-8 жил удирдаад авч байгаа бол ийм одоо яг л саяны миний хэлдгээр гаднаас харахад маш хүчрхэг ийм бол бүсгүй байгаад байгаа. Тэгэхээр ялангуяа Монголдо бол компани байгуулад үүсгэн байгуулах бол хэцүү гэдгийг би өөрөө биеэрээ бол мэдэрдэг. Тэгэхээр хүчтэй байх ёстой юу гэдэг ийм сонирхолтой асуултыг бас олон талаас нь хоёлаа өнөөдөр ярилцахаар бас зочиндоо өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Энэ нэвтрүүлэг подкастыг үзэж байгаа хүмүүст өдрийн мэнд хүргье. За тэгэхээр түрүүн миний хэлдгээр нөгөө гаднаас хүнийг бид нар ч бас айгу дүгнэдэгтэй. Тэгэхээр ялангуяа компани захирал өөрөө айгу залуудаа бол хийж эхэлсэн. Дээрээс нь бүхэл бүтэн холбоог үүсгэн байгуулад ер нь маш идэвхтэй бас байдаг. Хүний хувьд бол өөрөө бас ээж хүнтэй. Тэгэхээр гаднаас бол айгу хүчрхэг харагддаг. Маш хүчтэй хүн, эмгтэй хүн гэж харагддаг. Тэгэхээр өөрийн чинь хувьд ер нь эмгтэй хүн хүчтэй байх ёстой юу? Хүчтэй байна гэдгийг бас яаж тодорхойлж байна? Хүчтэй байна гэдэг нь юу юм бэ гэд би чи над руу гарчгаа явуулахаар би тэгээ бодлоо. Тэгэхээр хүчтэй байна гэдэг нь яг энэ үгний ард маш том сэдв байж байгаа. Богино үгээр илэрхийлэхэд бас хэцүү. Тэгэхээр энэ айгүй энгийнээр мундаг хүн гэд ярьж л та тий. Тэгэхээр мундаг хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ гэхээр за 7 буудалд амьдарч байгаа, 5 хүүхэдтэй өсөж байгаа, должин мундаг уу? Эсвэл 2 дипломтой гэртээ суугаа амьдралаа одоо доктортой байдалд ороогүй байгаа дорж мундаг уу тэгээд ингээд эндээс харах юм бол мэдээж ер нь бол хүч өөрөө мундаг байна гэдэг нь хүнд үед хүч тод харагддаг юм байна. Тэгэхээр мундаг байна гэдэг нь хүчтэй байна гэдэг нь одоо боловсралтай, чадвартай, мэдлэгтэй хүнийг хэлэх юм уу? Яг хүч гэдэг нь өөрөө юу юм бэ? Тэгээ нэг ийм юм байсан юм л да. Америкт дайн болоод тэгээд тэр дайнд одоо айран бэлдээд авч явахдаа залуучуудыг бэлтгэхдээ маш өндөр IQ-тай залуучуудыг нь бүгдийг бүрдүүлээд аваад явсан юм байна. Тэгээ тэр дайнд маш хурдан ялагдсан. Эргээд IQ буюу хандлагатай, сэтгэлийн хаттай, сэтгэл хөдлөлтөй энэ хүмүүс нь илүү одоо дайнд давуу талтай байх юм байна гэдгийг тухайн үед ингээд тодорхойлж ирсэн гэдэг. Ингээ харахаар IQ чухал уу, IQ чухал уу гэдэг одоо хүн болго IQ чухал гэдгийг бол мэддэг болсон шүү дээ. Тэгэхээр IQ гэдэг чинь өөрөө мундаг гэдгийг ингээд би одоо ингээд тодорхойлох юм бол мундаг гэдэг нь сахилга баттай. Тэгээд сахилга бат дээр нэмхэн тууштай байдал тэнцүү мундаг юм байна. Би чадвартай, мэдлэгтэй. Гэхдээ тэрийг очиод янзлчих гэхээр тэрийг тогтмол очиод тэр үед нь залхуугүйгээр тэгээ энийг янзлахын одоо өөр ашиг нь юу юм бэ гэдгээ тооцоод ингээд бусдын төлөө хөдөлж чаддаг хүн байх юм уу? Эсвэл математиктаа сайн хүн байх юм уу? Ингээд харах юм бол хүчтэй мундаг байна гэдэг нь ер нь бол одоо хандлагатай зөв хүнийг хэлэх юм байна. Тэгэхээр боловсралтай хүн ямар хүнийг боловсралтай байх юм бэ гэдгийг тодорхойлсон чинь боловсралтай байна гэдэг нь мэдлэг чадвар бол боловсролын 30% та. Мэдлэг чадвартай байна гэдэг бол боловсролын 30% юм байна. 70% нь зөв байх буюу одоо зөв хандлагатай, ёс зүйтэй, шудраг, хөдөлмөрч гэдэг энэ одоо шинжүүд нийлжиж боловсралтай хүн гэдгийг жишээлбэл бүр ээлийг сургуулийн одоо судалгаа хийгээд боловсрал гэдгийг томьёолохдоо тэгж томьёолсон байт юм бэлээ. Тэгэхээр хүчтэй байна гэдэг нь илүү хандлагатай, зөв хүн. Тэгээд хүнд үед одоо тэр хүний чанар яаж гарч ийн тэр үед л тэр хүч мэдэгддэг юм байна гэдгийг би хувьдаа тэгж ойлгож байгаа. За тэгээд эмгтэй хүн хүчтэй байна гэхээр
энэ өөрөө юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр байглаасаа эмэгтэй хүн бол одоо хүүхд төрүүлдэг. Тэгээ нэг юм үг байдаг шүү дээ. Төрүүлсэн хүүхдийнхаа тоогоор хүчрхэгждэг гэдэг үг байдаг те. Тэгэхээр эмэгтэй хүн бол байглаасаа сэтгэлийн хаттай болдог, хүчтэй болдог ингээд ийм шин чанар байдаг юм байна. А тэгээ эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гэхэлэр эрэгтэй хүн бол зориг тавиад зорилгынхаа төлөө явахтаа хүчтэй байж чаддаг. А эмэгтэй хүн бол сэтгэл зүгээрээ сэтгэлийн хатаараа ингээд илүү хүчрхчээд урагшаа явдаг. Гэт ийм ялгаанууд байдаг. Тэгээд энэ донд би жишээлбэл одоо хүчтэй байна гэдгийг мундаг байна гэдгийг ингээд өөрийнхөө амьдрал дээр жишээлбэл миний амьдрал нэг маш хүнд үе тохиолдож исэн. Тэгээ энэ хүнд үе тохиолдоход маш хурдан хугацаанд маш их зүйлийг би дамжуулж исэн. Тэр нь юу байсан бэ гэхээр миний хамгийн ойр дотны хүн ослд ороод тэгээд тэр ослын газраас би өөрөө олоод өөрөө ингээд гэмтлийн эмнэлэг рүү авч яваад 7-10 хоног гэмтэлд хэвтээд тэгээд тухайн үед тэр хүнийг одоо хүс ихүү гэдэг юм байдалтай 7 хоногийн турш 2-3 удаа одоо тийм нөхцлүүд орж явах үед маш хурдан менеж хийгээл явцсан. А тэр үед би Америкт байж байгаад ирээд нойрны зөрүү гараагүй дахиад гэмтлийн эмнэлэг 7-8 хоногт нойртой хоног байж байхдаа маш олон зүйлийг амжуулаад одоо тэр үед хүн ер нь ямар их хүчтэй юм бэ гэдгийг бас мэдэрч ирсэн. За тэрний дараа яасан бэ гэхээр тэндээсээ гараад удалгүй ерөөсөө ганцхан сарын зайтай дахиад миний хамгийн ойр дотны ингээд хоёр тухайн маань дахиад ослолт орж исэн. Тэгээ энэ үед бол эхний одоо хүн дээр бол одоо миний тэр тухайн үед зохион байгуулах чадвар за ямар ч одоо нөгөө нойргүй маш олон хоног явж байгаа нэгдүгээрт за эмнэлэгт хайртай хүнийгаа асарж байгаа хажуугаар нь хүүхдүүдэд кэрлэн хажуугаар нь бизнес явж байгаа бизнесээ явуулна тэрний дунд нэг шүү хурдлын асуудлыг шийдсэн байх шиг ингээд аюу хэмээг тэр одоо нэг дор зохицуулаад явж исэн. За ингээд энэний дараа ингээд үргэлжлээд яасан бэ гэхээр 2 дахь ослолт орсон 2 сарын зайтай 2 дахь ослолт орсны дараа би бол алсын занд байсан. За ингээд мэдээ аваад тэр үедээ яасан бэ гэхээр одоо өмнө энэ өөрөө бас аюу сонир тохиолдол. Одоо миний өмнө нь хэвтчихсэн гэмтэлд нөгөө хүнтэйгээ хамт хэвтчихсэн яг тэр өрөөнд дараагийн одоо манай ингээд орхон хүн тэр өрөөнд хэвтэж байгаа байхгүй. Тэгээд яг их сонир тохиолдол амьдралд ямар их одоо хүнд хэцүү үе тохиолддیں۔ За тэр анхны гэмтэл твчих үед бол нүлт талтармаар зүйлүүдийг хараад ингээд тэр дунд байж исэн. Тэр үед бас одоо бол би сэтгэлээр унжлахгүй уйлж болохгүй хүчтэй авах хэрэгтэй гэдгийг одоо би хүчтэй авах хэрэгтэй чи мундаг авах хэрэгтэй гэж бол нэг тийж ярьж амжихгүй шүү дээ хүн. Гэхдээ юу хийх үгэл магадгүй олон жил бизнес хийсний бас давуу тал байсан баг. Ингээ бүх зохицуултыг хийж исэн багтаа бол би ингээд өөрийгөө эргээд ботсон чинь нэг тийм өвчин зовлон хүнд юм үзээгүй бас одоо өнөөдрийг хүрсэн юм байна. Тэгээд гэтэл тэр хүнд усал аваартай хүмүүсийн дунд ингээд байж ахта тэр өнөр танар тэр үед нүд талтармаар зүйлүүдийн донд бол маш мундаг байж чадчихсан. За тэгээд ингээд цаашаа яваад дараагийнх нь одоо тийм осол болсны дараа яасан бэ гэхээр тухайн үед нөгөө гэмтлийн эмчнэрийгээ бүгдийн таньдаг болцсон. Тэгэл алсын зайнаас ч гэсэн бүх менежер хийгээд ингээд байж хагаад тэгээ 3-4 хоног ухаангүй байж хагаад ухаан орохт нь өөрөө дагаад одоо шинээр төрж байгаа юм шиг л баярлал маш гоё болж исэн. За одоо ажилдаа 100% төвлөрнө гэл. Тэгсэн чинь нэг 2-3 хоногийн дараа би ингээд гинт бүр амар уналтанд ороод бүх ажлаа хийх нөгөө өдөр өглөө оройдоо Монгол дахь бизнесээ кэрлэнтэй ажилчдаа хурлуудаа хийн, уран зориг нөгөө лидэ хийн. Тэнд Америкт бас нэг салбар нээсэн, тэндээ ажиллаа явуулна. За хүүхдүүдээ. Тэгээ ингээ хүн уналтанд ороод анх удаа бараг надад тийм нэг гүн уналтанд орж байгаа мэдрэмж төрж исэн. Би юу ч хийхийг хүсэхгүй байсан. Бүр ингээ одоо ажилчдаа над руу залгаарай одоо ямар ч асуудал болсон асуугаараа гэж байнга хэлдэг. Өөрөө ч тэрэндээ төртдөг уцсны дуудлага ирэхэд дорн хариултуудыг нөгөө явдаг. Тэгээ ажилчдаа ер нь хүүхдүүдтэй чиний ард маш хүчтэй ээж чинь байгаа шүү. Зүгээр өөртөө ихтэй сураарай одоо амьдраарай гэж хүүхдүүдтэй хэлдэг. Ажилчдаа ч гэсэн ард чинь багчин байгаа, ард чинь маш хүчтэй захиралчин байгаа. Чи ганцаараа биш шүү ажилласаа хийгээрэй гэдэг ингээд ийм итгэл одоо юу өгдөг те мотивашн өгдөг тийм байж исэн чи нөгөө уцсны дуудлага ирэх тоолонд би бүр ингээд тэрнээс төгшөөд хашраад авмааргүй санагдаад тэгээд
тэм гүн уналтанд ороод бүх ажлаас хашраад сууж байхдаа юу бодсон бэ гэхээр ер нь би яагаад заавал энэ бүгдийг хийх ёстой юм? Яагаад би юм мундаг байх ёстой юм? Яагаад би заавал хүчтэй байх ёстой юм? Зүгээр л зогсмоор авал зогсмоор ань гэдэг яг энэ бодол орж ирсэн. Гэхдээ аюултай зүйл нь энэ бодол нь дагаад нэг юм сонин бүр их тархинаас айхаар бодлуудаас орж ирсэн. Тэгээд тэр үедээ сайн талд нь бол өөрийгөө ажиглах чадвартай байгаа. За би дандаа өглөө орой болгон хүн унтсэрх болгондоо таг мэдээлэл авал юм санаа зовоод байвал ер нь хүн чинь хязгаартай шүү дээ. Тэгээ ийм байдалд орсон юм байна гэдгээ хараад сэтгэл зүйчтэйгээ ер нь холбогдтойгоо сэтгэл зүйчтэйгээ холбогдчихсэн. Тэгээ маа сэтгэл зүйч юу гэжсэн бэхээр ухамсартай тарих яаж юм гэхээр ухамсартай тарих чинь жишээлбэл чи ингээд сэтгэл зүйчтэйгээ холбогдчихно. Ухамсаргүй тарих өөрөө маш олон юм хүчтэй зүйлүүд нэг дор төвлөрөөд тарих өөрөө юм халширсан байдалд ороод унжина. Тэгээ нөгөө дал тухамсар болохоор амьгүй ах төлвийг ингээд сонгож эхэлж байна. Тэгээ нэг ингээд сонсоход л хүн нөгөө энд толисгээ байт юм байл та. Толис яг энэ зүйлүүдийг сонсонгот би баг тэрийг сонсож явах үедээ л би ингээд байгаа юм ба штэ. Аргагүй штэ би нэг дор чи зөвхөн тэр осол аваар байгаагүй энэний ард бизнес авч явж байгаа бизнесийн зээл байгаа өдөр унтаас ирэх болгоод дондон гэд энэ бизнесийн зээлүүд явж байгаа. За ингээд намайг одоо ажлын тийм эрчвчгүй болоод эхлэхэд манай ажилчид нэг нэгээрээ ингээд одоо итгэхгүй болоод энд ажил зогсож байгаа, компани ажил зогсож байгаа гэд нэг санаа зовох юмнууд олшроод. За тэгээд тэр үед яасан бэ гэхээр нэг хэсэг сэтгэл зүйчтэй уулзах хүртлээр бүтэн өдөр ч юм би зүгээр л юу ч хийхгүй байж зүгээр л баймаар санагдаад өөрийгөө өрөвдөд. Тэгээ надаа юу амар төсөөлөл орж ирсэн бэ гэхээр нэг юм хурдтай замд аагаас бэцэгт очино гэд тэр бэцэгээ харцсан гэд ботцсон замаа мэдж байгааг ятцсан хурдны морин цуцсан тавхиал байгаа байхгүй. Ингээ ботсон чинь сүүлийн баг 20 жил ерөөсөө ингээд яг урагшаага тавьсан байгаагаар ингээд яг надад тийм төсөөлөл орж ирээд тэгээд буруу зөрүү зам руу орж байгаа мó ер нь би зогсох хэрэгтэй бол зогсъё. Бүр бизнес зогсоод эхлэхэд тухайн үед би бүр юу гэж харсан бэхээр за ухрах хэрэгтэй бол ухръя. Буруу зам руугаа магадгүй тавхиад байгаа юм билүү? Биш одоо тавхиад байгаа ч юм билүү гэд ингээд зогсоож үзээд өөрийгөө зогсоогоод өөрийгөө одоо нөгөө хурдны морин одоо тэр тавьчихсан бол тэр хүн чинь ингээд ямар зогсолтгүй тавхиад байвал ойлгомжтой шүү дээ. Тэгээд би хэрвээ зогсвол миний хүүхдүүд миний ардан олон хүмүүс зогсно. Тэгэхээр яг тэр үед өөрийгөө хайрлах тэр мэдрэмжийг авч ирсэн. За ингээд хүүхэн хамт энэ би ямар амар тахиулт юм бэ? Энэ би чи ядарч байгаа штэ. Энэ зүрх чи одоо дийлэх юм. Тэг ингээд зүрхээ хайрлая. Өвөр ингээд зүрх ингэдэг болцсон байсан. Тэгээд өөрийгөө яг тэр үед хайрлаад зогсоосон. Өөрийгөө хайрлаад зогсоогоод тэгээд аль зам руу явах хэвээр. За нөгөө морио бас өргөж байгаа. Тэр хамт тавьж байгаа юмсаа шүү дээ. Намайг энэ донд сэтгэл зүйн одоо тэр хүнд байдалд ороход ээж жоохон ад жаргалгүй байна уу та гэд өөр хотод улсад амьдарч байгаа хүмүүс маань хэд ингээд дуудлага хийгээл ээжийг анзаараад тэгээ хүмүүс хүртэл дагаад бас хямарсан байхгүй. Ер нь би таныг бодсон чинь яагаад ээж ийм хэмиг ингээд өөрч тулах хэвээр юм. Ингээ бодогдоод би усан орж байгаа уйлаа миний 21 настай хөө. Тэгээ яг тэр үед би өөрийгөө аюулсан ажиглах хэрэгтэй юм байна гэд ингээд зогсон тэр бол миний хамгийн зөв шийдвэр байсан гэж хардаг. Тэгээ түрүүн хоёлаа ярьж агаад эмэгтэй хүн хүчтэй байх ёстой юм уу гэд ингээ яриад эмэгтэй хүн бол хэрвээ yes no гэвэл yes эмэгтэй хүн хүчтэй байх ёстой. Ер нь хүн болгон хүчтэй байх ёстой. Хүн болгон зөв байх ёстой. Гэхдээ хүчтэй байна гэд зүгээр л ингээд өөрсдөө хаяа тавхиад байна гэсэн үг биш юм аа гэдгийг л бид нар ойлгох ёстой байна гэдгийг би ойлгосон. Тэгээд ер нь бол амьдрал өөрөө ямар юм бэ гэдгийг ингээд эргээд харахаар Stockdale парадокс гэдэг тийм парадокс үт юм байл та. Джеймс Stockdale гэдэг хүн одоо Америкийн генерал. Тэгээ тэр хүн яасан бэ гэхэлэр Вьетнамын дайнд олзлогдоод тэгээ тэр үед маш урт хугацааны юм олзонд байсан. Тэр үед ихэнх хүмүүс нь өгч өргөдөж исэн юм байна. Одоо тэр хүн одоо цөөхөн амьд үлдсэн хүмүүсийнх нь нэг нь тэр хүний сэтгэл зүй ямар байсан бэ гэдгийг судлаад одоо ингээд нөгөө Гриццо нөгөө сайнаас агууруу гэдэг ном байдаг шүү дээ. Сайнаас агууруу Great to Great ном дээр яг энийг Stockdale
парадоксыг дэлгэрүүлсэн байт юм байлээ. Тэгээд энэ юу гэхээр амьдрал бол босолт уналт ups and down. Энэ амьдрал юм байна л да. Тэнгүүд би тэрийг хараад юг ойлгосон бэхээр би жишээлбэл за ингэчүүлэл гоё болно. За одоо бизнес ингэчүүлэл бүх юм сайхан болно. За одоо хүүхдүүд ингэчүүл гоё болно. За одоо гэр бүлтэй одоо ахуйн амьдрал ийм л болчвол за одоо энэ байраа зэгцэлчүүл. За одоо энэ одоо тийм асуудлыг хийчүүл гоё болно гэдг нь өөрөө бид нарыг буцаад унахад хүргэдэг юм байна. Тэгэхээр эргээд тэрийг одоо бизнес авч явж байгаа хүний үднэс юу ч харсан бэхээр мөнгөтэй мөнгөгүй өргөлж ийм байдалд бид нар байх нь ойлгомжтой юм байна. Харин энэ донд бид нар яг дундуур нь баланс тавина. Ups and down, мөнгөгүй энэ бүх донд өөрийгөө тэнцвэртэй авч явах нь л хамгийн одоо хүчтэй хүн бол тийм л хүн хэлэх юм байна. Тэгэхээр нэг найзын хэлжсэн. Ер нь тэгээд аль зовлонгоо сонгох юм биш үү? Тэг яг ингэж сайхан болчихно гэдэг юм байхгүй юм шүү. Аль зовлонгоо сонгох юм биш үү гэд хэлжсэн. Би тэр бас аягүй хөрхөн устгч аягүй юм ойлгоод тэр үгийг хэлж байгаа санагдчихсэн. Тэгэхээр ийм одоо эхлээд бол хүч гэдэг нь тийм зүйл юм байна. Дараа нь болохоор эмэгтэй хүний хүч гэдэг бол бид нар байглаасаа хүчтэй байх хэвээр. Тэ өр хүүхдийн хатлаа хүчтэй байх хэвээр юм байна. Дараа нь болохоор амьдрал өөрөө одоо уналт баст энэ өөрөө амьдрал. Энэ донд бид нар сэтгэл зүйгээ болон бүх зүйлийг тэнцвэртэй авч явах нь маш чухал юм байна гэдгийг ингээд зах цугаас нь ойлгож байна. За тэгээд миний нэг хэлэх дуртай everything's temporary. Бүх зүйл төр зурих гэдэг ингээд юм өрөө хөхтэй болсон. Одоо хүнд үе байсан ч тэр төр зурих. Одоо миний тэр хоёр хайртай хүн хоёулаа хөл дээрээ боссон. Хоёулаа эргээд хэвэн амьдралтаа орсон. Ингээд бүх зүйл сайхан л би одоо ингээд хүчих юм байна да. Эсвэл одоо ухаан санаагаа алдах юм байна. Эсвэл одоо ингээд энэ хүнийг алдаж байгаа юм байна гэв. Сайхан л тэгж харж ирсэн. Гэтэл одоо барыг надтай хэрэлдэж явж байгаа. Тэгэхээр ингээд бүх зүйл аль төр зурих. Энэ донд би зүгээр шал өөр юм бас санаанд орж байна. Тэр нь юу вэ гэхээр ер нь энэ хүн өвдөгч зовох ямар ч асуудал маш сайн менежмент хийвэл өгөх гэж байгаа үнийг ч босгоод ирж болд юм байна гэдгийг харж ирсэн. Богино хугацаанд маш хурдан зөв зүйл рүүгээ төвлөрөөд сэтгэл хөдлөлөө дараад тэгээд яг бодит байдал дээр очиод хаанаас ямар хэмжиг, ямар тоног төхөөрөмжийг байх юм гэдэг дээр илүү төвлөрч чадах юм бол өгөх гэж байгаа үнийг ч босгоод ирж болд юм биш үү гэдэг би одоо яг энэ хоёр хүн дээрч биш бас өмнө бас нэг миний дотны хүн гинт таалгаанд орхолоод ингээ тэр үед чинь ах トゥ хамаатан садан хүн болгон өөр юм хэлээл өөр тийшээ зарим нь уйлаал те одоо бас гинт бас хүнд зүйл ингээд хөнгөрөх юм уу зүйл би болдог штэ тэр үед эргээд харахаар одоо залуудаа ээж болсны бас нэг тийм зүйл юм болов би өөрөө тэгж харж байгаа хүн өнгөрөхөд ингээд бүгд тагаал уйлал юмрал тэнцэж чигээд хүнд байдалд ороход за одоо яах вэ? За одоо энэ хүмүүсийг за тэр хүчнийг яаж би энэ өвдөхгүй байх вэ гэх юм уу? Яг тэр тал дээр аягүй сайн кодлдог юм бэлээ. Тэгэхээр түрүүн бас хэлчихсэн шүү дээ. Одоо ингээд нөгөө хурдны замаар давхиж байгаа морил байсан те. Тэгэхээр хэрвээ тэр одоо хоёр осол болоогүй байсан бол яг л давхсаар л байх байсан бэлгүй те. Тэгэхээр түрүүн бас хэллээ ингээд өөрийгөө ингээд одоо хайрлж ихэсэн өөрийгөө сонсож ихэсэн гэх. Тэгэхээр яг тэр цаг момент жишээлбэл өмнө нь хийж байгаагүй юу хийж ихэсэн бэ? Одоо өөрийн чинь хувьд яг тэр нэрээ би чи одоо өөрийгөө бас гамгүй идэлсэн байна. Бусдын төлөө одоо хитрхи явсан байна те. Өөрийгөө бас жоохон хойш тавьсан байна. Энэ бол яагаад өнөөдрийн сэдв бас айгуу чухал вэ гэх юм бол ер нь одоо цагт Монголч гэлгүй олон улсад ер нь маш түгээмэл байгаад байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд бол асар их зүйлийг нуруунд дээрээ үрж байгаа. Дээрэс нь бизнесийг авч явахаас гадна ямар ч л байсан эмэгтэй хүн 1000 одоо те захирал байлаа гэд гэртээ очил ээж байдаг учраас бас л бүх юмнуудыг одоо нуруунд дээр үрдэг. Тэгэхээр энэ мэн өөрөө бас айгу тийм буруу дүр зургийг бас бий болгоод байна л та. Тэгэхээр сүүлийн үед өөрийгөө хайрлна гэдгийг одоо их тийм олон төрлөөр хэлээд байгаа. Магадгүй зүгээр гоо сайханд орох, нэг сайхан массажинд орох те. Гэтэл энэний чинь цаана айгу тийм суур
олон асуудал байдаг. Зүгээр жишээлбэл гоо сайхан доорох зүгээр л нэг одоо өгдөг чи найз нөхдөйгээ сайхан суух ч юм уу. Тэр чи яг ингээд шархан дээр нэг хальт нэг лент наасан юм шиг л болчихж байгаа юм. Тэгэхээр өөрийгөө хайрлан гэдэг нь яг тухайн үед өөрийн чинь хувьд яг ямар хэлбэрээр гарч ирсэн бэ? Би одоо ингээд өмнө нь өглөөний цай авахдаа өдөр хоол идэхтэй энэ надад хэрэгтэй. За гэс чи ажлаа бодонгоо хоол иддэг ч юм уу те. За хүүхдүүдээ гэр бүлийнхаа л туртай хоолыг хийж өгдөг ч юм уу те. Тэрнээсээ бараг илүүчлээ иддэг ч юм уу. Ийм байсан. Эхний алхам нь юу байсан бэ гэхээр өөрийгөө хайрлахгүй хүн бас бусдыг хайрлаж чадах болд юм бэлээ. Би өөрийгөө хайрлахгүй ингээд зүтгээд дахаар би айгүй мундаг энэ чи айгүй чухал штэ те. Чи ч тийм байх хэвээр чи чинь байх хэвээр гэдэг ингээд эргэн тойрны хүмүүсээ бас айгүй хүндрүүлдэг байсан. Тэгэнгүүтээ өөрийгөө одоо надад бид нар одоо миний хувьд бол эхлээд би өөртөө тэр хүсдэг хоолнд өөрийнхөө хүсэж байгаа одоо амьдралаас авмаар байгаа юм чагнаж эхэлсэн. За тэгээд Breakfast Change My Life гэд би нэг тийм яг надад тийм нэг сургалтын дээр яс оруулж ирдэг. Яг тийм зүйл тохиолж ирсэн юу гэхээр нэг өглөө энийг ингээ ойлгоод тэгээд яг өөрийнхөө дуртай өглөөний цаг хийж иднэ гэд хийгээд урдаа тавьсан чинь ингээ миний нулимс гарах гад тэгээ ямар өрсөртэй юм бэ гэж бодсон чинь би бүр бараг маш олон жилийн дараа анх удаа яг өөртөө зориулж өглөөний цай бэлдсэн байгаа хгүй. Тэгээ айл явах хөөхт болохоор ээж аавдаа ч юм уу дандаа тэгж байдаг гэсэн юм. Тэгэл нөхөр хөөхтгээд ингээд явцсан. Тэгээд ингээд цаанаасаа одоо сүнс нь баярлсан юм уу эсвэл гомдсон юм уу ингээд нулимс гарцсан. Тэгээд хоолоо идчихэд тэрний дараа ямар гоё юм бэ гэж бодоод тэнгүүтээ дүүшинд орохдоо усан тарах чи ийм гоё л ерөөсөө анзаардаг байсан байхгүй ерөөсөө ингээд за одоо хөөхтүүд ингээд за одоо ажил гээл толгойд төр өөр юм бодоод амьдралаас тийм юм мэдрэхгүй яваад байдаг гэсэн. Яг тэр хоёрыг мэдэрснийхаа дараа би айгүй ууланд алхах туртай юм байна, байгаль туртай юм байна. Би ч нэрээ жоохон бахта төлөвлөрөөр дарах туртай байсан штэ гээ. За ер нь төлөвлөрөөрөө олж авъя гээл ингээд яг өөрийнхөө тэр туртай зүйлүүдийг би олгож эхэлсэн. За энэ бол миний эхний алхам байсан. Хоёр дахь алхам нь юу байсан бэ гэхээр сүүлд энэ бүх зүйлийн дараа одоо ингээд тэр тавьж байгаа мэдрэмж авахд харцангуй хувь хүний зохион байгуулалтын хувьд бол би өөрийгөө ингээд зэгцлээ явж исэн. Тэрнийхээ хүчээр явж исэн. Харин сэтгэл зүйн хувьд юм мундаг байх ёстой гэдэг нэг юм энэ бүгдийг хийх ёстой. Яг би гэхдээ ингээ эргээ харахаар би чинь жоохон бахта нэг мундаг бизнесмен болно. Эсвэл одоо үйл хөдлөх хөрөнгөний салбарт ажиллана гэдэг тийм жоохонд бол тийм мөрөдөл байгаагүй олон хүүхдээ ээж болно. Айгуу гоё гэр авчивн галтаагаа ингээд өглөөний нар тусдаг тэндээ ийм зохион байгуулалттай байна гэдэг би тийм л мөрөдөлтэй охин байсан шүү дээ. Эргээд өөрийгөө яг ингээд одоо чагнаж эхэлсэн. Тэгэнгүүтээ сэтгэл зүйн хувьд тэр нэг ингээд нөгөө нэг тэр ингээ мордон дээр тавьж явахдаа бахивж байгаа юу ч харсан байхээр энэ бас шунал байна гэж харсан. Мундаг нь те одоо компани тийм болгоно, юугаа юм болгоно гэдэг ингээ тийм шунал байсан байна. Дагаад бас амбицууд үүссэн байна. За баахан хэрэггүй эго байсан байна. Ингээд өөрийгөө мэдрээд сэтгэл зүгээ одоо жоохон цогцолтонд ороод бүр ерөөсөө ажил бодохгүй зүгээр зогсох хэвээр зогсъё гэдэг тэр үедээ юу исэн мэхээр зүгээр өдөржингөө кино үзэж хөвцсөн. Өдөржингөө кино үзэж хөвчих захтай яг дундуур нэг юм гимигээд байгаа юм шиг. Ерөөсөө амардгүй. Ер нь манай үйл хөдлөх хөрөнгө зурчлалын салбарт ажиллаж байгаа юм шиг хагас бүтэнсээ хамгийн чухал өдрүүд байдаг. Ерөөсөө амрах тийм цаг байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө өөрийгөө аюух алдагдуулсан л байгаа байхгүй. Тэгээд өдөржингөө кино үзэл, өдөржингөө орон дотроо торт идэж мэдэл ингээ. Тэгээ тэр үед бол надаа тийм нэг аюу яг сонирн байсан. Тэгээ тэр ингээд ерс хийдгүй юм хийж байгаа алхахлаар өөрөө өөртөө танилцсан. Тэгээ өөрөө өөртөө ингээд байгаад тэгээд тийм айгу гоё мэдрэмж байсан л да. Удаан байсан ч муухайсан. Тэгээ би яаж хүмүүс байг ингэж тийм бол гэж бас бодсон. Тэгтээ сэтгэл зүйн хувьд бол юу гэж харсан бэ гэхээр зүгээр нөгөө нэг шунал юм байна гэж бодсон чинь би тайвширсан. Би заавал би зүгээр доктортой л авч явъя. Би одоо сахилга бацтай, тууштай л юмдаа бай. Компаниг тэр хэмжээнд би авч явах хэрэгтэй байна. Заавал одоо тийм болгоно биш. Би бас үйл хөдлөх хөрөнгөний салбараар дамжуулаад Монгол хүний амьдралын чанарт нөлөө үзүүлж гинсэн
барилга байгууламж чинь зүгээр л юм дөрвөн хантай байшин байх хэрэгтэй юм уу? Энэ чинь өөрөө хүний амьдралын хэм маягийг бий болгож байгаа юм гоё одоо өөр хэм маяг тэр интерьер экстерьер архитектур шингээж иж бид нар тэр орчноороо дамжаад илүү креатив, илүү одоо инновацлог ийм болох юм байна гэд ингээд бизнесээ бол би тэгж хараад барилгын компаниуд, борлуулалт маркетинг дээр за цаашлаад үзэл санаанд зөвлөгөө өгдөг юм консалтингийн компани болгоё гэх мөрөөдсөн байхгүй. Тэгээд уг нь би тийм мөрөөдөлтөй энэ бол буруу ш зөв. Гэхдээ энд очихдоо би одоо нөгөөнийг давхиж явах үедээ санхүүгийн болоод одоо хүмүүс удирдахч байдаг юм. Энэ зүйлүүдээр аюух алдаа гаргасан, аюух одоо яарсан юмнууд харагдчихсэн гэдэг. Энэ бүх зүйлээс юу гэж харсан бэхэр зүгээр тайван эмх цэгцтэй хийяд гэдэг тийм тайвшрал дээр очсон. Тэгэхээр түрүү одоо яг тэр нэг уналттай гэж хэлж болох үеэрээ бас нөгөө арай нэг жоох нэг алхам аргашаага яваад тэгтээ өөрийгөө нөгөө талаараа бас илүү сайн сонсоод ойлгоод эхлэнгүүтээ бизнест нь хүртэл өөрчлөлт орсон байж тээ. Бизнесийнхаа одоо чигийг хүртэл өөрчлөхөр бол шийдсэн байж тээ. Тэгээ ер нь тийм болсон. Тэгээ би яг тэр үед тэрний дараа бизнесээ эргээд юм цэгцэлж явахдаа одоо л бизнесийг ойлгож юмш санагдсан байсан. Ерөөсөө бизнесийг мөн чанарыг ойлгохгүй зүгээр юм тогтсон хэм маягаар л зүтгүүлдэг байсан юм лээ. Тэгэхээр ер нь бид нарт бас ийм уналттай үе байх ёстой л гэж бол би боддоо шүү дээ. Яагтвэл уналттай үеэс хэрвээ өөрөө тэрийг их зөв зохицуулаад одоо сайн сонсож чадах юм бол харин ч илүү одоо гоё юмнууд гарч ирэх боломжтой. Ирээд тэрийг зөв даван туулаад бас урагшлах юм бол тэ. Тэгэхээр өөрийгөө жишээлбэл түрүүн бас хийсэн хайрлаад ингээд ихсэн чинь түрүүн бас хэллээ шүү дээ. Одоо өглөөний цайг хүртэл анх удаа ингээд өөртөө зориулсан чинь ингээд цаанаасаа ингээд дотроосоо одоо нулимс гарна гэдэг чинь одоо түрүү хэллээ шүү дээ. Эсвэл баярлаад байгаа, эсвэл гомдоод байгаа тэ. Тэгэхээр өөрийгөө хайрлаад ихсэн чинь хүүхдүүд чинь жишээлбэл бас тэрийг яаж хүлээж авсан бэ? Хүүхдүүд ч өөрчлөлт гарсан уу? Маш том өөрчлөлт гарсан шүү дээ. Хүүхдүүдтэй би юм байсан байлээ. Хүүхдүүдээ нэг хэсэг үе хүртэл хүүхдүүдээ маш их яадаг. Одоо ингээд шаардлага тавьдаг байсан. Тэгээ ингээд миний хүүхдүүд имээ өргөө гэсэн. Имээ өдөр ачи. Тэгэхээр миний хажуудаа хай хүнд байсан. Дандаа зарчим ярьдаг, зандаа шаардлага тавьдаг. Тэгээд ингээ өөрийгөө хайрлаад эхэлсэн чинь илүү тайвшраад эхэлснээс хойш миний хүүхдүүд одоо миний хүү эднэр зэмд үүе ээж сайн уу одоо миний араас ингээ хөөцөлтэй байсан. Та бүр арай одоо надруу ярихгүй 2 өдөр болчихлоо гэдэг. Хол сурж байгаа хүүхдүүд нар тэгээд хүүхдүүд байн хажууд нөгөө эмээ өвөө авъя гэдэг. Манай хүүхдүүд үгүй гэртээ амаар байна гэд. Тэгэхээр илүү миний хажууд байх тухтай болж байна. Ажил дээр харагдаж байна. Баг хамт олон тэгээд ингээ надаас тийм юм хүндий харилцаанууд байсан бол илүү дотнолж гин хамт байх туртай захирал ороод ирэхээр л гоё болчих юм. Бүх юм болно бүтнэ гээл тэг санагддаг гээл ингээд тийм өөрчлөлтүүд харагдсан. Би бол нэг үгэнд айгу дуртай байдгийн. Тэрийг бол би бас айгу мундаг Америкт маш олон баг 10-аад компани хариуцж байгаа эмэгтэйгээс сонсч ирсэн. Онгоцонд бид нар чи явж байхад ямар нэгэн осол аваар ер нь ямар нэгэн асуудал болоход хамгийн түрүүнд өөртөө маска зүүжиж зүсний дараа одоо хүүхдүүдтэй ч юм уу эргэн тойрныхандаа туслаарай гэдэгтэй. Тэгэхээр тэр үг бас айгу гоё дандаа санаанд ордог. Тэгэхээр бид нараас өөрсдийгөө их зөв авч аваад өөрсдийгөө хайрлж иж түрүү хэлсэн бусдыг илүү хайрлж чадна. Өөрсдийгөө бас бүрэн ойлгодоггүй, хайрладаггүй хүмүүс бас бусадтай айгу тийм төвхтэй бол байгаад байдаг те. Тэгэхээр тэрний яг бодож жишээ нь байна л да. Тэгэхээр одоо жишээлбэл яг энэ ч одоо хэдэн жилийн өмнө болсон. Хизээ боллоо. Ер нь сүүлийн 2-3 жилийн өмнөөс зовлонгүй хүн гэж бол байдаггүй, асуудалгүй хүн гэж бол байдаггүй. Харин зүгээр бидний одоо гол ялгаа нь сэтгэл зүгээ зөв удирдаад тухайн асуудлыг яаж даван тулах вэ гэдг нь хүмүүсийн гол ялгаа нь болж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө харах бас үнцэг. Тухайн аливаа нэгэн зүйлийг одоо
ойлгох ухаан те нөгөө талаар аливаа нэгэн зүйлтэй яаж хандах вэ тэрнийг хандлага ялцчихгүй байгаад байгаа байхгүй. Тэгснээс биш зовлонгүй хүн гэж энэ дэлхий дээр байхгүй. Яалтчгүй харин зовлонг даван тулж чадсан хүмүүс илүү амжилттай эсвэл аз жаргалтай эсвэл одоо тий өөрийгөө олсон бол байгаад байгаа. Тэгэхээр яалтчгүй одоо нөгөө өмнө ч гэсэн одоо би жоохон байхад тухайн үеийн миний асуудал одоо харахад маш жоох юм шиг мөртлөө тухайн үеийн хуланд бол асар том байдаг байсан те. Тэгээд маш их зүйлийг даван туулаад магадгүй зарим хүнээс ч илүү их зүйлийг одоо зовлонг ингээд давчхаар сүултээ баг одоо юу ч басан ч айгу тайван болдог гэх юм уу. Тэгэхээр нөгөө яг одоо манай подкастыг сонсож байгаа хүмүүс бол эн чинь нөгөө масс биш байгаа байхгүй юу. Хүн болгоо энийг ингээд сонсоол ойлгоол өөрийгөө бодно гэж бол байхгүй. Манай подкастыг сонсож байгаа хүмүүсийн дийлэнх нь яг энэ эрэл хайгуулыг хийдэг. Өөрийгөө ойлгох гэж хичээдэг. Яг илүү нэг юм мэдрэмжтэй хүмүүс байгаад байгаа. Илүү одоо ингээд өөрөөсөө бусдыг тэ ингээд тэ өөртөө ажилдаг. Илүү их юмыг өөрсдөнгөөс асуудаг. Одоо энийг мэдрэмж нь бас аяг өндөр байгаад байгаа л та. Тэгэхээр маш олон хүмүүс бас одоо ийм зовж байгаа хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу. Тэг яг яагаад байгааг ойлгохгүй ч хүмүүс байгаа, ойлгоод байгаа ч хүмүүс байгаа. Тэгэхээр одоо л яг ялангуяа энэ подкастыг сонсож байгаа хүмүүс тарин жижигч вэ, томч вэ ямар нэгэн асуудал байх магадлал их өндөр. Тэгэхээр өөрийн чинь хувьд одоо ингээд энэ болгоныг ингээд даван тулаад явж байгаа харин хүний хувьд дээрэс нь одоо хүртэл кампани удирдах байгаа мэдээж ээж хിവэрээ түрүүн хийсэн зөвхөн Монголдоо ч биш олон улсад бас ингээд кампаниудыг ингээд одоо үүсгэн байгуулад явж байгаа хүний хувьд бол асуудлууд бол маш их бол байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр хүмүүст одоо хандаж хэлээд хэрвээ хэн нэгэн энийг сонсоод ямар нэгэн одоо асуудалтай байх юм бол өөрийн чинь одоо мессеж юу амир байна? Яг эхлээд болохоор би бол одоо бүх асуудлаа шийдсэн. Бүгдийг нь ойлгоод ингээд энэ ард гарцсан хүн гэж хэлэхгүй. Дахиад надад цаашаа асуудлууд байгаа. Дахиад би амьдралтай хороотой танилцаад явах. Зүгээр өөрийнхөө одоо тэгэрээ гэж бол би хүнд зааж хэлж чадахгүй. Зүгээр сурсан юм хуваалцах чадна. Тэгэхээр яг ийм үе дээрээ бол би бол аюух ажилдаг өөртөө. Тэгээд ингээд байнга суралцаад ажиллаад явдаг. Тэгэхээр яг ийм асуудалтай хүн бол мэдээж нөгөө сэтгэл зүй гэдэг чинь сэтгэл зүйч одоо манай сэтгэл зүйчийн надад өгсөн хамгийн юм одоо гоё рутин гэх юм уу те зүйл нь юу вэ гэхээр тогтмол би өөртөө ажилдаг зүйл юу вэ гэхээр нэгдүгээр би нэг 5 жил ерөн сэтгэл зүйчтэй байж байгаад ингээд уулздаг байсан юм байна. Нийтдээ 5-6 сэтгэл зүйчийг ирэл хайгуулж явж байгаа 6 Монголдоо 6 дахь сэтгэл зүйч нь яг надаа ингээд за энэ хүн бол мундаг юм байна гэд авсан өмнөх 5 сэтгэл зүйч бол зүгээр ингээд миний амьдралыг сонирхоод аюу субъектив хандаад байдаг байсан бэлээ. Тэгээд одоо л би маш мундаг сэтгэл зүйчтэй. Тэгээ өөрөө хаяа уулздаг, хүүхдүүдэд уулзуулдаг, ард түмний хүмүүстэй байнга тэр хүнээ зааж өгдөг. Тэндээс юу гэдэг байсан гэхээр өөрийгөө ажиглаараа гэдэг ингээд уулзалт болгоны дараа тэр үгийг хэлдэг байсан. Тэгээ тэр үедээ зүгээр одоо энэ аягүй ингэв штэ тий. Тэгтээ би ерөөсөй ойлгохгүй аяг олон жил явж хагаад одоо тэр нь ингээ орж ирж байгаа байхгүй. Өөрийгөө ажиглана гэдэг нь энэ юм байна. Би яагаад байна? Би өксөд байна? Би гомдоод байна уу? Би ядраад байна уу? За одоо миний би яаж ин сэтгэл яаж ин гэдгийг ингээ ажиглалт юм байна. Тэгээ нэг юм anxiety list гэд байт юм бэлээ. Сэтгэл түгшүүрийн хуудас. Тэр сэтгэл түгшүүрийн хуудсыг одоо яг юм хүнд байгаа үедээ хүн ингээд тархин дотроо бодоод давхал ингээд бодоод ойлгоо те юм ингээд сонсоод ч юм уу тэгээд ингээд подкаст эднэр сонсхолоор за би ингээд сонсоо ойлгочлоо гэж боддог. Гэтэл тэр үгүй юм байлээ. Тэрийг заавал тэмдэглэж тэмдэглээд эхлэхээр нөгөө логикийн зөрүүтэй байдлууд нь цэгцрээ явж идэг. Тэгээ илүү системтэйгээр өөрөө ингээд дотроо сан шингээдэг. Тэгэнгүүт тэн дээр хоёр дахь зүйл нь юу байсан бэ гэхээр ажиглахын хажуугаар тэр сэтгэл түгшүүрийн хуудсыг бүглэх. За тэрэн дээр эхлээд таны нөхцөл байдалд яг юунд та түгшээд байгаа юу таныг зоогоод байгаа тий ямар асуудал байгаа. За ингээд яг энэ асуудал намайг ингээд зовоож байна бичнэ. Тэрийг код одоо 1-10 хэр тэр нь одоо их хувьтай чамайг зовоож байгаа тэрийг бичнэ. Тэрний дараа сэтгэлд юу мэдрэмж төрж байгаа. Сэтгэлд одоо энийг бодохоор ингээд би ингэж шаналж гин ингэж миний сэтгэлд ийм юм бодлууд орж ирж гин гингүүт тэндээс дүнэлт хийгдэт юм билээ.
би энэ дээр жоохон хэтрүүлж бодоод байгаа юм байна ч гэдэг юм уу. Бичээд үзэхээр. За тэрний дараа нь болохоор бид ямар мэдрэмж төрж байна. За би ингээд амьсгалаа аваагүй утсан байна. Зүрх жоохон тогшсон байна. Эсвэл гиз зэрэгэнсэн байна ч гэдэг юм. Эсвэл хүзүүч хэлсэн байна ч гэдэг юм уу. Яг ингээд бие чагнаа. Тэгээ ингээд бие чагнаж байгаа. Би тийм яа мэдрэмжээ бичээд сүүлд нь дүгнэлт буюу энэ хоёрыг бичиж яхад ялцчгүй дүгнэлтүүд орж ирдэг. Би ингээд байгаа учраас зүрхэнд одоо хүчил төрч мочиж байгаа юм байна. Энийг би ингэж хэтрүүлж бодоод байгаа юм байна. Гэт ингээд нөгөө эцэст нь дахиад хувилна. За эхлээд хэд байсан 8 юм 10 байсан бол тэр нь 6 4 ч юм уу болоод буурна штэ. Тэгээд тэрийг яах вэ гэхээр дахиад 0 болтол нь дахиж бичнэ. Тэр 4 дотор юу үлдээд байгаа юм. Дахиад юунд жоохон тэр асуудал бүрэн шийдэгдэг ба штэ. Дахиад юунд зовоод байгаа. Дахиад тэрийг үлдсэн хэсгийг бичнэ. Ингээд 0 болтол нь бичнэ. Аюу гой хөнгөрдөг. Дотроо л суллаад байгаа юм байна л да. Тэгэхээр иймэрхүү байдлаар аюу тодорхой ажиллах хэрэгтэй. Энийг өдөр болго гэдэг юм уу? Одоо давтамж нь хэр байх вэ? Давтамж нь ерөөсөө нөгөө юун сэтгэл зүйд тэр асуудал санаа зовох асуудал орж ирж л байгаа бол тэр хойдоо шууд бичих юм уу те? Би ингээ өөрийгөө ажиллахаар бичээгүй сарч болцсон үе байдаг. Заримдаа өдрийн 2 3 бичсэн юм байдаг. Ажил дээр одоо ямар нэг юм дээр төгссөн байна уу эсвэл хувийн асуудлууд байна те? Ингээд яг тэр болгоно маш тодорхой сулардаг. Энэ дэр надад итгээрэй. Энийг заавал хийгээрэй. Энэ бол үр дүнгээ шууд өгнө. Гих мэдчлэн ер нь бол тэгэл эрэл хайгуулна шүү дээ. Судлана. Би яг яагаад байгаа юм бэ? Би одоо яг надад тохирсон өөр ямар асуудлууд байгаа. За эмэгтэй хүний хувьд магадгүй эстрогены асуудал үүсээд байгаа юм. Даавар намайг нөлөөлөд байгаа юм. За бид нарт ингээд тархиараа өөрсдөө зэгцэлчлээ. Тэгсэн чи физикли бас асуудал байж бас болно шүү дээ. Харин физикли за эрэгтэй хүмүүс тэгвэл юу байгаад байгаа. Эрэгтэй хүнд одоо тестостерон ч гэдэг юм. Одоо юу гэдэг ингээд дааврын хувьд ямар асуудал байгаа гэдэг өөрийгөө одоо ажиглах, судлах асуудлууд байна. Нөгөө талаараа ер нь бол хүн өөрийгөө таньж мэдэх, би хин, би юу хүсэж байгаа юм бэ гэдэг дээр хүн болгон очдог. Очихдоо дийлэнх нь яг нөгөө дунд насны хямралын үед хүн төрлөختөн очдог тий. Энэ үед 20% амжилттай даван гардаг юм байна. 80% ингээд зогсдог юм байна. Тэр 80% нөгөө 20% үйлчлээд амьдрт юм байна тий. Тэгэхээр та 20% л орох юм уу? 80% орох юм уу? Тэгэхээр өөртөө ажиллаж байгаа хүмүүс л одоо оргишаа явах юм байна. Тэгээд энэ дунд насны хямрал болон янз бүрийн ингээд яг юм шилжилтийн үед хүн ирэхээр нөгөө өөрийгөө хайгаад эхлэхээр хүн бухимдаад эхэлт юм байлээ. Ямар нэг юм болохгүй байгаа тий. Тэгэд энийг ингээд судлаад авал маш их зүйл байгаа. Энэ дотроо магадгүй хүнийг бүрдүүлж байгаа тэр сэтгэл зүйн одоо онцлогийг бүрдүүлж байгаа зүйл нь өвөг дээдс бага нас. За одоо тогтмол хийж байгаа тань руу юу орж байгаа тэр чин гарна те. Тогтмол фейсбુકийн нөгөө нэг ховч хэрүүл маргаан байнга үзээд байвал байнга тийм байдлаар стресстэн тийм байдлаар аншинтай болох нь ойлгомжтой. За ингээд өөрийгөө таних тулд тэр тусмаа эрэгтэй хүмүүс бол ихтэй одоо сэтгэл зүгээр яваад ингээ ойлгоцсон эрэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр ээж аавыгаа өвөө эмээгээ их судалт юм байлаа. Эрэгтэй хүн бол нөгөө одоо яг ингээд амжилттай юм урагшаа хийхгээ явж идэл нэг юм болохгүй нэг л сэтгэлд нэг юм орж ирэл эсвэл арх юмар санагдал эсвэл яах гэдэг мэдэхгүй ч юм уу. Тэгэнгүүт ингээд одоо миний аав ямар хүмүүс, миний өвөө ямар хүн байсан гэд судлаад эхлэхээр өөртөө төстэй асуудлууд гараад ирэхээр нөгөө талын хэс нь ажиллаад ингээд би тэгээд байгаа маань ингээд уух гэдэг юм байна. Гэт одоо арх бас хэтрүүлэн хэрэгэлдэг хүмүүсийг архинаас гарах хэмжлэг нь ярилцлага юм байлээ шүү дээ. Тэгэхээр тэр чинь сэтгэл зүйд асуудал байгаа учраас янз бүрийн муу хабитууд орж ирээд тэгээ нөгөө чадвараа ингээд хөглөөд явж чадахгүй зогсоод идэг юм болоо гэж ойлгосон. Тэгэхээр одоо бүх асуудлаа би шийдсэн биш. Тааж одоо ингээд бүх асуудлаа өнөөдөр юм маргааш шийдэхгүй. Асуудал байнга энэ ч өөр амьдрал. Энэ үед нь бид нар тэр дундуур нь одоо баланстай авч явахдаа одоо би бол ихтэй өөртөө ажиллана. Тэгэхээр түрүүн бас үзэгч одоо сонсож байгаа хүмүүст айгу түгээмэл гардаг асуудал тэрийг бас нэг түрүүн хальт хөндлөө. Тэрийг би нэг жоохон дэдгэрэнгүй асууя гэж бодлоо. 5 сэтгэл зүйчтэй уулзаад 6 дахьтаар энэ яг намайг ойлгох юм байна гэж бодсон гэж штэ тэ. Тэгэхээр ялангуяа Монголд бол бас сэтгэл зүйн салбар айгу шин буюу баг одоо сайн тогтворчоогүй ийм салбар байгаад байгаа. Өмнөх дугаар дээр бид нар бас зөндөө ярьжсэн одоо маш олон нөгөө 100 айлын бит шатангууд шиг ингээл эн тентхийн хүмүүс гараад ирсэн
тэр нь өөрөө бас буцаад нийгэмд айгүй сөргөөр нөлөөлөд байгаа. Тэгэхээр сэтгэл зүйчээ яаж олсон бэ? Яагтвэл манай дугаар болгон дээр ер нь хүмүүс яаж одоо зөв сэтгэл зүйчээ олох вэ гэж маш их асуудаг. Би саяхан нэг инээдтэй юм санаад орчлаа. Манай нэг найз сэтгэл зүйч дээр явж байгаа гэд. Тэгтээ тэр нэг л биш байна. Сүултээ би нөгөө хүн чинь сэтгэл зүйн асуудал дээр би нөгөө хүндээ сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Харин тэгээ өдөр чи бүргээ аюу бүр хашин шогийн. Тэгтээ маш эмгэнэлтэй. Тэгээ бүрээ бодтой сайхны юм баггүй юу? Тэгээ за би яаж олсон бэ гэхлээр миний хувьд бол яг би эрэл хайгуул хийгээд мэдээж явж агаад тэгээ надад нэг астрологч эмэгтэй зөвлөж исэн. Тэгээд тэр хүн нь өөрөө бас нэлээд юм юутай олон жилийн хятадд астрологоор сургууль төгссөн. Тийм хүн байсан болохоор за энэ хүн бол зөв. Би бас нэг хэсэг тэр 5 хүний дараа бол Монголд бол сэтгэл зүйч байхгүй мэн гэд жоохон шантарсан байсан. Тэгээд тэр зөвлөсөн хүн өөрөө бас мундаг тийм хүн байсан болохоор за энэ хүн зөв хөндлөж чиглүүлэх байх гэж тэр хүнийг олж ирсэн. Харин тийм. Тэгэхээр ялцчгүй Монголд бас энэ нь өөрөө айгүй том асуудал. Нөгөө салбар нь хөгжөөгүй байхад ийм дундуур нь одоо мэрэгжлийн бус эсэргээрээ бүр ийм сөргөөр хүнд нөлөөлөхүүц одоо ийм бие чадан сэтгэл зүйчнэр гараад ирэхээр харин нийгэмд айгүй бас хортой байгаад байна л та тийм. Тэгэхээр ялцчгүй харин хайгуулаа хийгээд яг өөртөө тохирсон зөв хүнээ сонгохгүй бол эсэргээрээ эн чинь одоо баг сэтгэл зүгээр нь тоглоо ачиж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо л би гэж харж байгаа гэхээр айгүй мундаг хүмүүс одоо би болж байгаа юм байна гэж харж байгаа. Одоо манай тэр сэтгэл зүйч ер нь бол бүр илүү хүнд хүмүүст очиж үйлчлэх дуртай. Одоо үнчин те төвчрхийлд авцсан хүнд байдалд орсон хүмүүст очиж үйлчлэх дуртай. Бид нарыг бол та нар зүгээрээ та нар бараг одоо бид нар шиг хүмүүсийг бол бас өөртөө те чадна гэдэгт нэтгэдэг. Тэгээд өөрөө завгүй үедээ өөр хүнийг бас санал болгож исэн тэр хүн бас дахиад мундаг хүн бас би танилцчихсэн. Тэгээ одоо бол харцсангуу чадвартай хүмүүс гарч ирж байгаа байна да гэж харж байгаа. Тэгтээ бас чадваргүй хүмүүс дийлэнх нь байгаа. Тэгээд эрэл хайгуул хийвэл бас байгаа. Тэгэхээр цаашдаа одоо яг өөрөө ямар нэгэн том асуудал гарч ирлээ гэж ботход хамгийн түрүүнд жишээлбэл яах вэ? Би тэгээд сүүлд ингээд тийм хүнд байдлуудад ороод орсныхаа дараа би баярлсан энэ зүйлүүд надад тохиолдсонд нь хүнд байдалд орох тусмаа илүү хүчтэй болоод илүү ухаантай болоод босч ирээд байдаг юм байлээ. Тэгээд одоо бол цаашид хүнд зүйл тохиолдоход би өөрийн одоо ингээ арга барилтай болцсон байна л гэдэгтээ бол надад тийм гоё найдвартай мэдрэмж төрж байгаа. Илүү тайвширч байгаа. Илүү их одоо юмыг зөвхөн өөрийгөө хайрлах биш. Одоо юмыг ингээ хүндлэл хайр гэдэг юмыг би сүүлийн жилүүдэд маш их мэдэрч байгаа. Тэгээд тэр хайрыг мэдрэх тусам нөгөө стресс аяг багасдаг юм байлээ. Хичнээн хүнд зүйл би болсон цааныг зам дээр одоо ингээд гинтийн таагүй юм болсон ч тэрэнд бухимдгаа болцсон байна. За энэ хүн бухимдалтай юм байна. Бэлгүүдээ өнгөрчдөг. Тэгэхээр яг энэ тайвшрал бол миний одоо яг ад жаргал хамгийн гоё юм хүрсэн амжилт. Тэгээд дараагийн нөхцөлд бол асуудал үүсгэхэд би тэрийг яаж тулгаа гэдэг надад одоо юм арга зүй байгаад байгаа юм уу? Арга зүй байгаад байна. Мөн чанарын бас жоохон зах цухаас нь бариад авчуу гэж баярлж байгаа. Тийм. За тэгээд өнөөдрийн дугаараас бол маш олон хүмүүс бас их олон зүйлийг ойлгож авсан байх гэж бол найдаж байна. Тэгээд урьд чадж байгаа сайн сайхныг хүсье. Баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн дугаарыг үтсэн та бүхэн маань бас ямар нэгэн байдлаар яг одоо хүнд үеийг даван туулж байгаа эсвэл ямар нэгэн асуудалтай ер нь одоо тэр зовж байгаа мэдрэмжтэй байх юм бол арга зам бол байдаг шүү. Бид бүхэн угаасаа асуудалгүй гэж бол байхгүй. Хүн болгонд зовдөг, хүн болгонд асуудал тохиолддог.
Гэхдээ бидний гол ялгаа нь тухайн асуудлыг ямар өнцгөөс харж, яаж даван туулж, бас тухайн асуудлаасаа юу суралцаж явж байгаа нь бас ер нь бидний бүх дугаараас бол харагддаг. Тэгэхээр та бүхэн маань ямар нэг юм боллоо гэхэд түрүү чи одоо од гэрлийн хэлснээр бас өөрсдийгөө айгуу сайн ажиглаарэ. Ажиглан гэдэг нь зүгээр өнгөцхөн одоо те өөрсдийгөө бас харж сонсох биш, маш сайн өөрсдийнх нь доторлууга бас одоо бүр гүн орж нэрэ би чинь ямар үед яг ямар мэдрэмжтэй байдаг вүлээ, яг ямар үед бухимдаж, ямар үед айцтай, ямар үед бас одоо юм гомдол тээж авдаг вүлээ гэдгийг хэрвээ ингээд сайн мэдрээд явчих юм бол дараагийн асуудлуудад бас айгүй өөрөөр харах бах гэж бол бодож जैन. Тэгээд сүүлийн үед миний бас айгүй чухалчилж явж байгаа зүйл бол түрүү чи хэлдэхээр хайр байна. Тэгэхээр хайр бүх газар байдаг учраас сэтгэлээ бас нүдэн их юм бол жижигхэн юмнаас ч гэсэн хайрыг мэдрэх боломжтой. Тэгэхээр энэхүү мэдрэмж нь бид нар байгаа цагт бид нар бас юмыг айгүй өөр өнцгөр харна. Тэгэхээр та бүхэн маань өнөөдөр ямар нэгэн асуудлыг даван туулж байвал түрүү чи хэлснээр бас асуудал зууртах мөн маш жаргалтай байсан ч бас жаргал зууртих учраас аливаа нэгэн зүйлд бас хамаагүй тайван хандаасаа гэж бол хүсэж байна. Тэгэхээр та бүхэнд амжилт хүсье. Дараагийн дугаартай хамт байгаарай. Баярлалаа.